Сайн байцгаана уу хитэн цагтын мэд тренер Мөнхбат байна. Энэ удаа бид танд шинэ бэлгийг задлж байна. Энэ бол мэдээж гэрийн нөхцөлд хөл хорооны үед өөрийн гоо үзэсгэлэн өөрийн бие галбирыг хадгалж бүтээх шинэ боломж. Тэгэхээр бүгдээрээ шинэ оны өмнө гэртээ тэмдэглэх байсан ч гэсэн бие галбираа бүтээцгээе. Ингээд дасгалыг тухлан сууж таалан болгох биш хамтдаа хийцгээе. Энэ дасгал нь нуруу болон гарын 3 толгойд мөрний булчин илүү ачааллуулж өгдөг дасгал бөгөөд хийхдээ йогийн нохой байрлалаас ураг шуунан сунах юм. Анхаарах зүйл нь түлхэх үедээ амьсгалаа гаргаарай. Энэ дасгал нь биеийн ерөнхий булчин ажилуулж, ачааллуулж, өөх шатаах дасгал бөгөөд хийхдээ баг зэрэг үсрээд хоёр хөлөө хоёр гарын хамт дэлгэн буцаж татаж авчрах үедээ хоёр гараа нийлүүлэн дээш өргөн. Энэ дасгал нь хэвлий болон нуруу, гар, хөлийн булчинг ачааллуулах дасгал бөгөөд хийхдээ мөрний хэмжээнээс бага зэрэг илүү зай авч нэг хөл дээрээ тэнцвэр аван нөгөө өвдгөө дээш татна. Дээш татах үедээ хоёр гараа буулгана. Анхаарах зүйл нь гараа буулгах үедээ амьсгалаа гаргах юм. Энэ дасгал нь биеийн булчингуудыг ерөнхийд нь ачааллуулж өгөх дасгал бөгөөд тэр дундаа мөр болон нуруу руу илүү ачаалал өгнө. Хийхдээ сунайлтын барил дээрээс баруун гараараа газарт тулан зүүн гараа баруун сугныхаа дагавар оруулна. Үүнийг эсрэгээр нь бас хийгээрэй. Анхаарах зүйл нь дээш болох үедээ амьсгалаа гаргаарай.